Итгэлийн эгчээ, миний асуулт нь Яаков номын 3 дугаар бүлгийн 6-аас 9 дугаар ишлэлд байна. Энд ингэж бичжээ: хил бол гал бөгөөд зөв бусын ертөнд саж. Хил нь бидний эрхтнүүдийн дунд байж бүх биеийг бузралдаг. Хил бидний амьдралын хүрдийг галдан шатаадаг бөгөөд өөрөө тамаар асаж байдаг. Учир нь төрөл бүрийн араатан амьтад, шувууд, хевлэр явагчид болон далай тэнгисийн амьтдыг хүн төрөлхтөн номхруулж байгаа. Номхруулсаар ч ирсэн. Харин хинч хилийг номхруулж чадахгүй. Хил бол үхлийн хороор дүүрсэн, амралтгүй муухай эд мөн. Бид хилээр эзэн ба эцгийг магтдаг. Бид түүгээр Бурхны төрхөөр бүтээгдсэн хүмүүсийг хараадаг. Итгэлийн эгчээ, миний танаас асуух асуулт нь бид хилээрээ дандаа сайн сайхан зүйл ярихыг хэрхэн сурах вэ? Түүний хэлсэн нь үнэн шүү дээ. Хүн хилээрээ Бурхныг магтдаг. Мөн тэрл хилээрээ хараал хэлж олон муу зүйл хийдэг. Илчэнд хүний яриаг онцлог хийсэн бөгөөд үнэхээр зөв хэлжээ. Гэвч Бурхан энэ үгээр Ирч Яаковын бодлоор дамжуулан бидэнд юу зааж байна вэ? Энэ жижиггэн эрхтэн болох хил нь ийм их нөлөөтэй байх нь. Тийм ээ. Хилийг сайн зүйлд ч муу зүйлд ч ашиглаж болно. Ус гүрнүүдийн хоорондох дайнуудаас үнийг хардаг. Нэг усын удирдагч тушаал өгч, пуужин харуулснаар бүхэл бүтэн ус сүрдэг. Энэ бүхэн үгнээс, хилнээс үүдэгтэй. Харин өөр нэг нь эвдээ байцгаая гэхэд л бүх зүйл намддаг. Тэгэхээр бүх зүйл хилнээс үүдэгтэй байна. Гэхдээ яагаад ийм байгааг хамтдаа судалцгаая. Бид ганцхан хилийг буруутгаж болохгүй. Учир нь бидний хэлдэг үгс сэтгэл зүрхнээс гардаг. Хүний зүрхэнд сайн, муу, аль аль нь оршдог. Хэрвээ хүн муу санаа өвөрдөхбөл тэр муу нь түүний зүрхнээс урган гарч бодол санаанд нь боловсруулагдаж тэндээс хил рүү дамжин үгээр илэрхийлэгддэг. Хилгүй бол хүн юу ч ярьж чадахгүй. Тиймээс хил нь сайн ч тушаалыг, муу ч тушаалыг дамжуулах хэрэгсэл болдог. Харин бид хилийг Бурханд таалагдах сайн зүйлд ашиглаж, сайхан үг хэлж, түүнийг магтаж, түүнд дуулан, түүнийг алдаршуулахад ашиглах хэрэгтэй. Бид амаараа хоолоо иддэг. Үүгээрээ бас үнэн ба шудраг үгийг хэлэхэд ашиглах хэрэгтэй. Гэвч хэрэв хүний зүрх муу мухагаар дүүрсэн бол худал зүйс, доромжлол, гүтэллэг, хуурмаг үгс амнаас гардаг. Тиймээс элчинд итгэгчдэд анхааруулan хэлэхдээ болгоомжтой бай. Яриагаа анхаар. Ам, хилээ анзаар. Ярихдаа сайн бод. Ингэснээр чи хинт ч хор хүргэхгүй. Хэнийг ч гутаахгүй. Өөрийгөө ч бэрхшээлд оруулахгүй. Юу хэлэх гэж байгаагаа эхлээд тунгаа модож, оюун санаандаа шалга. Дараа нь амаанэ. Учир нь олонтаа хэлэл бүх гай гамшигын их болдог. Хэн нэгэн нь буруу ярьснаар бүгдийг нурааж, өөрийгөө яллахад нөгөө нэг нь ухаалаг, зөв ярьж аврагддаг. Өөр нэг нь мунхаг үгээрээ өөрийгөө хорлдог. Яаков эгчийн хэлэг гэсэн гол санаа нь ганцхан хэл биш, харин хүний сэтгэл зүрх, дотоод санаа болон зорилго нь түүнийг үйлдэлд хүргэдэг. Тиймээс бид бодлоготой, ухаалаг, болгоомжтой байж, үг хэлэхдээ үргэлж сайн, шудраг, Бурханд таалагдах үз, хүмүүст тустай байдлаар ярих ёстой гэсэн гол санаа байгаа юм.